Нэг өсч явжсэн дарангуулагчаасаа өөр нөгөө дарангуулагч руу шилжиж өгөх энэ алхмыг 126-г хийж өгч ерөөсөө болохгүй гэдэг байр суурьмаар хിവэрэ байгаа. Тийм учраас ингээ хоёр намын бүлгүүд энийг нухацтай авч хэлцэх хэрэгтэй. Ер нь ардын намынхан бас энийг нухацтай бодох хэрэгтэй. Ингээд бид нар чинь одоо Монгол улс шүү дээ. Арчилсан Монгол улс. Монголстан гэдэг шиг байж болохгүй шүү дээ. Нэг хэн нэгний хүслээр ингээ яваад байдаг. Тэгээ парламент нь бүгдээрээ ингээ заа гэдэг ингээд толгой төхөө суудаг байж болохгүй. Одоо жинхэнэ утгаараа шинэ үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр бүрдсэн энэ 126 гишүүнтэй парламент яг энэ 126 гэдэг тооныхоо утга учирыг үзүүлэх хэрэгтэй. Энэ парламентын засаглал гэдгийг хамгаалж үлдэх үүрэгтэй гэсэн үг. Тэрнээс биш бид нэр одоо ингээд шууд улаан цайм харж штэ. Зүгээр л одоо ерөнхийлөгчийн тамирын газрын дарга байгаа хүн штэ. За энийг ерөнхий сайд болгох. Парламент бүгдээр дэрх хитэл гараар өргөд гаргаж ерөөсө болохгүй. Энэ цаана болж байгаа үйл явдлыг нь бүгдээрээ монголчууд харж байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол бид нар парламентын бол парламентчиг байх хэрэгтэй. Монгол ардын нам одоо иргэдийнхэн сонголтыг хүндэтгэж, Монголын парламентыг хүндэтгэж шийдвэр гаргах ёстой.